За санацхан нь намайг Цэлмэн гэдэг. Би Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангийн 4-р курсын оюутан. За миний удирдагч багш бол Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол хэлний техникийн багш доктор Саран Гэрэл. За судалгааны маань сэдэв болохоор торгууд амаа айлгууны энэ дэр нөгөө А их шиг аваа гэж хийсмэсэн. Гэхдээ ер нь бол миний яг өмнө жил танилцуулахаас өмнө жил нөгөө дэлгэгчдийн юу хурал болоогүй. Тэн дээр би бол А их шиг аваад тавих байсан. За тэгээд энэ жил өмнө жилээс маань юугаараа ялгаатай вэ гэхээр өмнө жил би А их шиг аваад задлж үзсэн бол энэ жил болохоор торгууд амаа айлгууны бүх их шиг аваад туршилт тавиад зүүн аргаар задлан шинжлэх ийм судалгааны ажил байсан. За энэ судалгааны ажил бол торгууд 2024 гээд төслийн хүрээнд хэрэгжсэн. За манай Монгол Улсын боловсролын сургуулийн одоо багш нар хамтраад Товд аймгийн Булган сумыг зориод нэг юм 10 хоногийн хугацаатай нэг тийм төсөл хэрэгжүүлсэн юм л та. За тэгээд тэр төслийн хүрээнд би энэ судалгааны ажлынхаа үр дүнг гаргасан. За тэгээд удирдгал хэсэгтээ бол би яг торгууд амаа айлгууны талаар дэлгэрэнгүй авч үзээд торгууд амаа айлгууны судлагдсан байдал, за Монгол судлаачид, за гадаад Монголч эрдэмтдийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн. Ер нь тэгээд Монгол торгууд амаа айлгууг нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн гэх юм бол өсөн балдангаа байна. За энд болохоор олон улсын торгууд амаа айлгууны авиа зүүн онцлог дуудлага угийнсан гэх мэтчлэн нэлийн дэлгэрэнгүй авч үзсэн юм эрдэм шинжилгээний өгүүлэлүүд багтсан байна. За тэгээд энэ судалгааны маань онцлог шинж гэх юм бол авиа зүү дотроос туршилт авиа зүү байгаа. Туршилт авиа зүү лабораторийн нөхцөлд хэмжилт одоо туршилтын багаж хэрэгслийн тусламжтайгаар одоо судалдаг юм учраас туршилт хэмээн нэрлэгддэг. Тэгээ ер нь бол 19-р зууны сүүлч үеэр энэ авиаг тэмдэглээ, задлан шинжлэх тийм багаж хэрэгсэл үүссэнтэй холбоотойгоор туршилт авиа зүүн одоо үүсэл бий болсон гэж үзэж байгаа юм л да. За тэгээд миний тухайн сэдвийн үндэслэл гэх юм бол ер нь бол Монгол гэлтгүй гадаад эрдэмтэд судлаачид ер нь авиа зүүн чиглэлээр халах хойрод халмаг бариад өвөр Монгол гээд эдгээр аялгууд тус нь судлаад одоо уламжлалт авиа зүүн онол дээр тулгуурлан юм маш олон судалгаа шинжилгээ хийсэн байдаг. За гэхдээ туршилт авиа зүүн одоо гол эхлэлийг тавьсан хүнийг цолоогоо гэж ихэнх номсол бичигт дурдсан байдаг л да. Тэгэхээр туршилт авиа зүүн манай Монголд нэг тийм дэлгэрэнгүй яг туршилт авиа зүгээр хүмүүс судалгаа хийдэг гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол нутгийн ам аялгуудыг ер нь бол харьцангуй бага байдаг учраас энэ миний сэдвийн гол үндэслэл. За дээрэс нь өмнө нь нутгийн аялгуудтай холбоотой ялангуяа торгууд амаа аялгууд авч үзсэн судлаачдын одоо судалгаа бол уламжлалт авиа зүй дээр тулгуурласан байгаа бол минийхээ туршилт авиа зүй. Яагаад туршилт авиа зүй гэхээр туршилт авиа зүй бол баримт нотолгоон дээр тулгуурлаж байгаа. Тийм учраас энд ямар нэгэн худал баримт бол байхгүй. За тэгээд миний судалгааны ажлын зорилго гэх юм бол энэ биш шүү. Торгууд амаа айлгууны их шиг авианы форматыг одоо задлан шинжилээд тухайн их шиг авианы онцлог ялгаатай шинжийг нь тодорхойлох. Юугаараа ялгаатай вэ гэхээр одоо тухайн өмнө судлагдсан байгаа байдлаас одоо орчин үеийн одоо энэ торгууд амаа айлгууд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг ер нь бол тэр ялгаатай шинжийг тодорхойлох юм гол зорилготой. За энэ зорилгын хүрээнд би дараах зорилтуудыг төвшүүлсэн. За миний судалгааны арга ба аргачлал гэх юм бол торгууд амаа айлгууны А их шиг авиаг судлахдаа хэлний авианы өгүүлбэрийн шинжийг авианы физик шинжтэй холбон тайлбарладаг. Хэл яриа бүтэх акустик онолд одоо тулгуурлаж туршилт авиа зүүн аргууд тэгээд мөн тоон арга, ажиглалтын арга тодорхойлох, тайлбарлах, задлан шинжлэх зэрэг аргуудыг ашиглах. За мөн энэ судалгааны маань хамгийн гол хэрэглэгдэхүүн бол энэ Cool Edit Pro болон Parat гэр авиа
задлан шинжилдэг юм програмууд. За энд болохоор торгууд бишээ туршид тавиад зүүн надаар арга зүй харагдаж байна. За миний судалгааны ажлын шинэлэг тал очил гэх юм бол энэхүү судалгаа бол энэ салбар дүнгийн амаа аялгыг одоо харьцуулсан яг энэ салбарт бол яг өнөөдрийн төвшөнд тус амаа аялгыг ер нь яг ямар байдалтай байгааг яг энэ програм дээр тулгуурлаж баримтжуулах хэрхэн өөрчлөгдсөн өмнөхөөсөө хэр ялгаатай байгааг илрүүлэх замун соёлын өвийг хадгалах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа. За шинэлэг талаас гэх юм бол Монгол хэл шинжилэлт одоо технологийн хандлагыг нэвтрүүлэх, уламжлалт авиа зүүн хүрээнд тогтоосон онолыг туршилтын аргаар баримтжуулах, нэгтлэх, ялгаатай байдлыг тодруулах зэрэг практик ач холбогдолтой цаашлаад дараагийн судалгааны ажлуудад үндэс суурь болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За энэ судалгааны маань хэрэглэгдэхүүн бол торгууд амаа аялгын яг шиг авиалбаруудын одоо дууны ухааны 100 тонны дата хөмөрг болон тус хөмөргийг одоо байгуулахад зориулан бэлтгэсэн торгууд авиалагчдаар дуудуулан шингээсэн тийм дуу бичлэгийн хөмөрг бичиж байгаа. За үндсэн хэсэгт бол би авиалагчдын мэдээллийг оруулж өгсөн байна. Энэхүү судалгаанд маань 4 авиалагч оролцсон байгаа. 1 эрэгтэй, 3 эмэгтэй. Яагаад энэ 4 хүнийг сонгосон шалтгаан гэвэл нэг тийм гол үндсэн шалтгаан байхгүй ч гэсэн энэ эмийн санч бол бороо эмээ. Эмийн санч болохоор ер нь бол манайх ч одоо тэр цэцлэгийн судалгаа тэгээд тэр торгуудын одоо хэл соёлыг судалж байгаа хэвчэд энэ хүний дуудлага, аялгау бусдаас нэлээд өвөрмөц онцгой яг тухайн яг аялгаугаа авч үлдсэн хүн гэж тооцоод би хүнийг сонгосон. За дараагийн 2 хүн бол багш байгаа. Нэг нь эрэгтэй 82 настай, нөгөөх нь 25 настай эмэгтэй багш. Яагаад багш нарыг сонгосон бэ гэхээр одоо жишээлбэл 10 жилд ялангуяа тэр ховд аймагт бол монгол хэлийг нутгийн аялгау талаас биш яг утга зохиол хэлээр заадаг учраас энэ хүмүүсийн аялгауг хэрхэн өөрчлөгдсөн байгаа энэ судалгаанаас ямар нэгэн ач холбогдол өгч магадгүй гэж бодсон. За харин 75 настай эмэгтэй бол яг малчин хөдөө мал дээр байдаг учраас түүний дуурал аялгау үлдсэн бахаа гэж тооцоод энэ 4 хүнийг сонгосон. За үндсэн хэсэгт бол яг энэ цэндээ гуайн ойрод аялгауг одоо 9 богино гişгээр одоо ангилж авч үзээд А гişг авиагийн хүү задлан шинжилсэн мэдээллийг оруулж өгөөд за энэ хэсэгт болохоор одоо миний торгууд амаа аялгауны А гэд ингэж оруулж өгөөд энэ урагшилсан урт А гэх мэтчлэн ингээд задлсан одоо нүуний дата өмөрг маань харагдаж байгаа. За сүүлд нь болохоор би алх болон торгууд амаа аялгауны форматын задрал харьцууллыг ингэж оруулж өгсөн. За тэгээд дүгнэлттэй ер нь бол эдгээр судлаачдын одоо үр дүн миний судалгааны үр дүнтэй юугаараа ялгаатай байгааг дүгнэж оруулж өгсөн. За тэгээд миний судалгааны ажлын одоо дата хөмөрөг ер нь Excel дээр бол ингэж харагдана. Бүх одоо авиалагчдынхаа авиаг тус бүрд нь ингээд задлаад бүх форматаар нь задлаж оруулж өгсөн байна. За энд болохоор мөн кириллээр галгаар ингэж оруулж өгсөн. За тэгээд энэ болохоор солонгон ярилцал бичлэг харагдаж байна л да. Тэгээ нэг иймэрхүү задарна. За тэгээд миний судалгааны ажил одоогоор ер нь бол тун тоогүй байна. Яг тэгэхээр надад нэг зүйл тохиолдсон зэрэг би нэг дэлгэрэнгүй ярмааргүй байна. Үлдсэн 7 их шиг маань бол яг А их шиг авь шиг иймэрхүү байдлаар задарна. За тэгээд би өмнөх өөрөө хийсэн судалгааг нэг тавтан одоо маш олон удаа уншиж үзсэн. Алдаатай зүйлс маш их байсан. Ишлэл зүйлтээс ахвалаад за тэгээд сэдвийн үндэслэлт мэтчлэн ихээс нь засаад явж байгаа. Тэгээд одоо миний судалгааны ажил 40% таа. Тэгэхээр энэ 7 хоногийн хугацаанд энэ 7 хоног ч гэж одоо би надад нэг 7 хоногийн хугацаа байгаа. Ягаад тэгэхээр миний дипломын ажил 4 сарын 24-нд урьдчилсан хамгаалалт болно. За миний энэ торгууд амаа аялгауны их шиг авиаг туршилт тавиад зургаар судалгаа гэдэг сэдв бол дипломын сэдв. Тэгэхээр би үлдсэн их шиг авиагаа яг энэ мэтээр судлаад яг дуу бичлэгийн хөмөрг нь бол байгаа. Гэхдээ миний энэ задлагдаг парад програм бол устсан. За ман А
их шиг авиагийн одоо задлсан задралуудын солонгон ярилцал бичлэгүүдийн маань баримтуудаас устсан учраас магадгүй дахиад эхнээс нь хийх юм уу хавсралт болгож оруулж чадахгүй ч юм иймэрхүү асуудалтай байгаа. Тэгэхээр үлдсэн их шиг авиагаа дуусгаад бүгднгийнх нь үр дүнг гаргаад нэг том дүгнэлт гаргаад ингээд миний судалгааны ажил бүрэн гүйцэд болно. За, асуух үү? Би зам. Хэрвээ болж байгаа За. За энэ цэлмэн одоо бид тэр торгуудын амын судлах төсөл дээр хамт явсан юм а. Тэгээд туршилт авиацийн арга гэж байгаа. Энэ авиацийн одоо Монголын шинжилгээний шинэ чиглэлээр багж одоо тийм нэг хэрэгсэл тоног төгөөрөмж гэдэг тулгуурласан тодорхой асуудлыг одоо шийдвэр гаргах зүгээр судалсан байсан. За тэр өгүүллийн бүс тодорхой. За өгүүллийн хэлнээр бол бас айгүй. За энэ дунд одоо жишээ нэг асуудал тулгарсан багшаа ийм болсон гэж хэлжсэн. За энэ бол мэдээж чиний асуудал. За тэр торгууд амын хэлбэрийнхаа онцлогийн талаар өмнөх судлаачдын саналыг жоохон бага дурдсан. За юу гэхээр торгууд амын хэлбэг айлтын айлтгын айлтганд хамааруулсан юм. За мөн дээрээс нь нутгийн айлгуус бол одоо тусан дунд гарсан нэг томьёол байгаа шүү дээ. Айлгуу, сапур ам айлгуу, за айлгуу ам айлгуу, сапур ам айлгуу. За гэх юм бол одоо торгууд айлгуу чинь аль төвшөнд нь байна. Сапур ам айлгуу юм уу? Эсвэл одоо дид ам айлгуу юм гэм. За үнийгээ сайн тодорхойлох. За ойрдын умард бүлгийн айлгуу, өмнөд бүлгийн айлгуу гэж одоо бэлгийн үр цаг хамтран хэлсэн байдаг. Тэгэхээр торгууд айлгуу аль бүлгийнх нь айлгуу юм? Өмнөд. За тэр тухай чиний судалгаанд байсан. Энд бол багтгүй. Гэхдээ би сайн нэг эрдэм шинжилгээний уралд орохдоо торгууд амын айлгууны эрэг шиг аваа цахцаа амын айлгууны эрэг шиг аваа харьцуулах нь гэдэг сэтгэл дээр бол тэр талаар дэлгэрэнгүй. За тийм байна. За энэ зөвлөлт төрмийн алдаа нэг хэд үг байгаа. Тэгэхээр эрдэм шинжилгээний найруулгуудаар одоо зөвлөлт толгой тулсан гэдэг чинь яг шаардлагагүй шүү дээ. Одоо зөвлөлт толгой тулсан биш. Яг юунаас ишлэл оруулж гисэн тэгээд би өөрөө хуудасаа ишлэлээр дурддаг. Ишлэлээр дурддаг. Нөгөө бас Монгол хэл судлалын төв биш юм лээ. Утасны төв Монгол судлал. Тийм Вьетнам. За. За тэгэхээр одоо энэ судалгааных нь 10% би тухайлбал энэ нарийн юм хийж чадахгүй нэ одоо би авиацийн судлаач биш учраас тэгэхээр энэ дээр саналуудаа одоо бичсэн байгаа. За эдгээр шинжилгээний хэл найруулга. За одоо энэ дээр бичлэл мөр хоорондын цаг, үг хоорондын цаг тийм ээ. Түүнийгээ санаж хэлэх хэрэгтэй. За тэгээд торгууд амын хэлбэг яагаад одоо болон судалж байгаа гэдэг үндэслэлээ санаж өгөх хэрэгтэй. За тэгээд нутгийн хэлбэг судлалаа дээр соёлын үрийг хатгаж үлдэн гэсэн юм байна. Тэр чинь тийм үстэй. Одоо чи зүгээр судалж байгаа болохоос чи торгуудынхаа ийм соёлыг хатгаж үлдэх хэрэгтэй гэж хүмүүст одоо үлгэрлэн өгөхөөс биш тэр хатгаж үлдэх одоо боломжгүй зүйл байхгүй тэр чинь өөрөөсөө жамаар бүхлийнхаа жамаар явж байгаа учраас. Тийм. Энэ санал хэлчихсэн. Энэ яг нэг яг миний судалгааны яг энэ ажил яг тэгэж соёлын үе хадгална гэсэн биш би нэг одоо дуу хураагууд дээр диктофон дээр нөгөө хурааж гисэн байгаа шүү дээ. Тэр сайн хийж хэлсэн шүү дээ. Тэр бол дараа 100 жилийн дараа ч юм уу нэг хүний яриаг миний бичлэгтэй харьцуулж үзэхэд бас нэг тийм тэр чинь нөгөө хэлний баримтшуулт гэдэг юм болж байгаа. Тэгээ language documentation гэдэг салбар байна шүү дээ. Тэр чиглэлээр харин бодох хэрэгтэй. За тэгээд цэлмэн одоо 4 жил энэ мөрхөө чиглэлийн судалгаа хийж байна. Хэдэн жил хийж байна? Миний хэлбэр курсээс хойш хэлбэр курсээс хойш хэдэн жилийн хэл найруулга одоо ингээд гурвууд орцож байгаа шүү дээ тийм үү? Гурвуудад орцож байгаа. 3 жил болж байна. 3 жил. За тэгэхээр энд бас нөгөө биеийн одоо хилэмж одоо юунд байгаас анхаарах хэрэгтэй. Тухайлх юм бол миний судалгаа гэж одоо чи баг 10 удаад уртлаа. Тийм. Энэ судалгааг чи өдөртөгч багштай гэж тийм үү? Цаана чиний судалгааны одоо онхон буюу объект байна. Тийм ээ? Одоо хүмүүс байна. Энэ хүмүүстэй хамтарч одоо чи хийж учраас энэ төслийн хүрээнд хийж судалгаа шүү дээ. Бидний судалгаа гэж юу? За угаасаа эрдэм шинжилгээний бичлэг бид гэж юу? Тийм үү? За мөн гадны Монгол эрдэмтэн судлаачид гэхмэчлэн маш олон юм дурдсан байсан. За доктор профессор академик шүтдэг цолыг бол энэ дээр дурдахгүй. За би чамаар жишээлээ бусад нь бас одоо хэлчих юм. За академик тэр юу гэж үзсэн байдаг. Доктор тэр одоо судлаач тэр. Энийг нь одоо эрдэмтэн гэж байгаа. Энийг нь судлаач гэдэг юм тийм үү? Тэгэхээр одоо тэр бичлэг тэр тодтол байх шаардлагагүй. Ерөөсөө бат өг гэж үзсэн. За бис цэлмэн гэж үзсэн гэл
тийм зүйлээр ажиллаж зүг ба. За тэгээд судалгааныхын ажилд амжилт хүсье. За энэ дээр сонгуульд орсон. За өөр асуулт санал байна уу? Цэлмүүний хувьд сэдвүүд нь тодорхой хэмжээнд нөгөө өргөжчих тийм боломжгүй сэдвүүдтэй байсан өнгөрсөн удаа. Тэгээд энэ жил бол яг өнгөрсөн жилийн аагаа ингээд өргөжүүлэх хэрэгтэй. Тэгээ манай төгс энэ жил бол нэлийн хатуу хоёр нарт дахин сануулж байгаа. Өдөртөгч багш нартай орж ижил. За бас өөрсдөө энэ дээр анхаар багшаасаа шууд асуу. Багшаа энэ миний мастерын ажил хүртэл явж чадах уу? Энэ миний докторийн ажил хүртэл өргөжих үү? Тийм боломж байна уу? Би яг аль талаас нь энэ судалгааг хийж байгаа юм бэ? Тэ? Энэ талаас хийх нь хэр үр өгөөжтэй байх юм бэ? Тэгэхгүй нэг юм зүгээр тулах тойрсон энэ удаа нэг юм сэтгэл хөдлөл нэг кино гарч ирээд нэг юм аваад дараа нэг ингэж аваад ингэдэг биш. Эцсийн үр дүнд нэг чамд мөнгө болгож өгдөг, нэг том төсөл болгож өгдөг, нэг судалгааны бүтээл гаргаж өгдөг. Ийм чиглэлийн чамайг бүр энэгээр овогддог тийм сэдв болтол чи яв. Ёстой учраас хоёрдугаарт нь антом старт гэдэгт ороод ирээд 3 жил 4 жил ингэ явхад бол хүмүүс бүр амдашгүй. Баг ерөнхийдөө танихгүй ч антом старт хүмүүсийг таньдаг болдог шүү дээ. Нөгөө хинөө нөгөө танаа нөгөө доктор гардгүй гэдэг шиг тийм болдог. Тийм учраас энэ дээр бид нар нэлээд анхаарал тавьж байгаа. Тэгээ манай цэлмэн бол 3 дахь жилдээ яваад судалгаа нэлийн сайж байгаа мундаг хөхтэй наа. Танга ажлын байдлаа гараа авцсан ойлгож байна. За дараагийн чука яа. Асуу. Сайн нөгөө сон болсон хүмүүсээ ингээд спутнигээ танилцуулсан байсан шүү дээ. Тэгээд нэг багш нь 25 настай байсан шүү дээ. Тэгээд ялгаа гарсан болоо ер нь ялгаа гарсан. Яагаад гэхээр тэр багш болохоор сайн мобисийн төгсөгч. Тэгээд энэ бас хэсэг хугацаанд ажилласан дээрээс нь залуу хүн учраас нөгөө багшаасаа гар утасны хэрэглээ илүү өндөр, сонсож байгаа дуу үзэж байгаа бичлэг тэр хүнээс ондоо 75 настай багш бол өдөр тутамд бол утасны хэрэглээ байхгүй, радио зураг телевизээр үздэг юм те. Гэр бүлийн дагаандаа харцдаг. Тэгээд дээрээс нь багшлагаа байлгаад нэлээд үзэж байгаа. За тэгээд эмэгтэй багшууд гэх юм бол хөгжлөн 6-аас 7 ангийн хүүхдүүд ордог. За тэр 6-аас 7 ангийн хүүхдүүд ч гэсэн утасны хэрэглээ өндөр учраас тэр хүүхдийн яриа ялан хэлхийг ер нь бол тал руугаа тасрагдсан учраас өчнө хүмүүсээ хамааран нэлээд ялгаатай гарч ирсэн юм. Тэгээд Excel-дээр бол би бүх авиалагчдынхаа авиа болгоны одоо дунджийг нь Хоёрдугаарт нь сайн хүснэтээс санахад аргал гэдэг үг ганцаархнаа байхгүй бах юм. Ардлын нь хоёр, практикийн нь үр дүн. Тэр аргал гэсэн үг байсан баха. Дээрээсээ явжсэн чинь өсөлтөнд цонхой нүд байх юм. Тэр цонхой нүдээ харахгүй бол тийм юм. Гэхдээ энэ ямар нэгэн шалтгаантай байж магадгүй багш. Тийм. Тэгэхээр нөгөө парад дээр нөгөө задлж яхад нөгөө сүүлийнх нь аргал гэдэг юм чинь нөгөө юу штэ. Хоёрдугаар үеийн их шиг учраас нөгөө малгай хайшаад явуулсан уу? Ингээд задчихсан учраас тиймэрхүү юмнуудыг ч гэсэн нөгөө буцаагаад тайлбаруудыг оруулж өгөх хэрэгтэй юм тийм. За тэгвэл энэ түрээ цэлмүүний тайлан хамгаалтанд дуусчихъя.